Номин Тина Стивенс нар дундаа өсрөн Стивенс өндөрлөө. Эхний тоглоо Винксээс. За дамжуултыг доош нь гоё өгсөн. Номингийн хамгаалт сая сайн боллоо. Гэхдээ давталгаа илүү ээж чадаад 2 оноогоо өөрөө яваад энэ тоглолтын эхний оноог авч байгаа юм байна. 2-2 гой дамжсан минутаад өгөөд буцаагаад өөрөө аваад удагтаад багаас 2 оноо авлаа. Өнөр зэ. Гэрэлмаа гаргалаа явуулахгүй гээд хашчаад байгаа Стивенс дээр маш хурдан 2 хамгаалагч ирсэн ч голоор нь гарч ирээд довтлохоогоо дуусгаж байна. Шалтаад өгсөн Кармен дундаас шийдэл тоногчтой болсон. 7-4. Соццог бөмбөг дуудаад авсан баруун 45 дээрээс холын шийдэл тоногчтой болсон. 10-ын тоглолтын дэргүүлээд байгаа. Ахаад 3 тогломж Солонго өөрөө дундаа шийдсэн шийдэлт наравчтай. Маш тайван байлаа. Ардын хурдан довтлоо харин онцгой байна да төгсгөл хэрэгтэй. Кармен алдаатай төгсгөл наравчтай болсон. За ажиллаж байна. Тооны харьцаа 15-12 өнөр заяагийн энэ шийдэлтээр тооны зүрх улам баяр чимгээс заслаа авсан. Баяр чимэг өөрөө 3-д үргэлжлээ. За өнөр заяа харин хурдтайж байна, хүчтэйж байна. Боломжийг үүсгээд 2 оноогоо авлаа. Нойрхон хумээд байна. Хамгаалт давталгаанд дээр яаж ажиллах вэ гэдгийг нэлээд сайн бэлдэж гарч ирсэн гэдэг нь харагдаж байна. Баяр чимэг бие үсний тоглолт гоё болсон. Өөртөө зай гаргасан. Гинтийн дамжуулалт дээрээ довтлогоо их тохгүй дуусгачлаа. Стивенсийн дамжуулалтаар гэрэлмаа. Тэгвэл алдаа авах гэж ихэл үзээд байх шиг харагдаж байна. Инэрмаа 2 оноогоо авсан. Чимэг Инэрмаа сул шийддэг. Уян гоё байралд авлаа 2 оноогоо авсан. Тэр тариу давталгаа эхлүүлсэн гэрэлмаа уран чимэг энэ давталгаа хийх хэрэгтэй алдаа залгалаа. Дахиад торгуулийн шийдэлтийг гүйцэтгэх нь уран чимэг ер нь баяр чимэг гэж залуу тоглогчтой салшгүй холбоотой байна. Тина Стивенс дахиад нэг довтлогоо алдаж байна. Эцэст нь нэг юм өөрийн оноог 7 болгож 2-аар ихүүлж чадлаа. 20-23. Эхний хагасын төгсгөлд ойртуулаад ирсэн Солонго. За түрүүн хэлбэрхэн довтлогоо алдаад исэн энэ удаад алдаа хурдан барьсан уянга дамжуултууд гоё. Өөрөө довтлогоо төгсгсөн. Алдаа нэхэд л байх шиг байна да. Гарн дээр маш өндөр байгаа. Уянга өөртөө зай гаргаж чадсан. Онооны тэргүүллийг авлаа. Кармен Соццгийн 3 оноо. Уцаад онооны тэргүүллийг 10-ын тал руу авчирлаа. Өнөр зай ажиллагаанд дуудсан довтлогоо 4 секунд тунгалагын дунд шийдэл тоногчтой болсон. Соёлоо тунгалаг гэж Өнөр зай өөртөө зай гарсныг мэдгээд шийдсэн. 3 оноо шийдэлт наравчтай. Нэг шийдэх зай бол байгаа. Өөрөө дайраад орохыг илүүд үзсэн. Довтлогоо оновчтой болсон. Тунгалагын довтлогоо оновчтой болсон. 37 дахь оноо. Яг л өөрийнхөө үндсэн юм хийлээ дээ. Зөвхөн байгуулах юм байна. Өнөр заяагийн дунд шийдэл оновчтой. Ойдл тавиулж байгаа юм байна. За их л таагүй үйл явдал болж тээ. Яг тухайн үйл явдлын дараа бол дабл хангалттай хийдэг юм тоглогчуд байна мөн гээ. Тийм лигийн статистикээр одоо самбраа авалтаар 3 төлөв. 10-10 самбрыг томлож 10-аас дээш самбар томлож байгаа. Уянга задлаад өгсөн эндээс шийдэх боломжтой. Шийдэл тоногчтой болсон. Тооны зөрүү давуулаад дамжуултыг өгсөн. Нөгөө талд нь хамгийн хурдан тоглож өнөр зайн гараад ирлээ. За ингээд 8 дахь самбраа авч байж юмгээ. Кармен ямар нэгэн алдаа байхгүй солгоо довтлоод орсон. Шүүгчээс алдаа нэхэд үлдэж байна. Дамжуултууд харин энэ удаа маш гоё шүү. Алдаа ахиад шийдсэн. 2 дарааж алдсангүй. 46-42. Загнаж байгаа гээд ямар ч өсөвгүй л харагдаж байгаа юм да алтайгийн шийдэлтүүд. За энэ үед харин Өнөр заяагийн бөмбөгийг гэрэлмаа соёлоо 2 нийлж байгаа салгачлаа да. Гэрэлмаагийн 2 оноо. Тоглолтын 3 дугаар үеийн сүүлийн мөчд гэрэлмаа үеийг маш сайн дуусгасан Джеки Кармен. Одоо яхаас солон тасгалжуулагч тийм солонгыг бас оруулж ирсэнгүй шүү те. 3 дугаар үе дээр огт оруулж ирж ашигласангүй. За 10 дахь харагдаад өнгөрлөө. 10-38 минутад довтолж байгаа байна. Алтаа 3-аас маш чухал шийдэлтэй байлаа. Задлсандаа 2 хамгаалагч ирэх үед нь дамжуултыг чигсэн яг цагт нь өглөө Стивенсийн довтлогоо ойж байгаад орлоо.
Уран чимийг задлсан. Гэрэлмаагийн холын шидэлт чухал үед оновчтой болгосон 53-54. Ердөө хагас бөмбөгний зүрх. Ямар гоё дамжуултыг өгчвөө. Алтай баруун талтаа эргээд Алтайгийн довтлогоо оновчтой болсон. 55 дээр тоглолт хийцүүлсэн. Сүүлийн 5 Стефенс ямар гоё дамжуултыг олоод өгчвөө. Алтайгийн оноо бөмбөгийг бол маш сайн шилжүүлж байна. Нэг тоглолт өдөр бөмбөгийг удаахгүй байна. Алтай дундаас Алтайгийн дараасан 2 довтлогоо Wings 3 онооны тэргүүллийг авчирлаа. Минут 18 гэснээр үзэгчтэй. Wings сүлэрлийн 9 дэх тоглолтондоо 2 дахь хожлоо байгуулж байгаа нь тэднийг удаан хугацаанд үсэн хүлээсэн хожил бол энэ тэд плей-офф чалгарах боломжоо хадгалж үлдсэн маш чухал хожил байлаа. Харин эсрэгээр 10 дахь 2 дугаар байранд бичигдсэн хэвээр дараагийн тоглолтуудаас бусад багуудаас тэдний байрлал хувь зээ цаашаагаа хэрхэн яаж үргэлжлэх вэ гэдгийг шийдэгдэх болно.